За, оюут толгой дээр аудит хийсэн улсын нууцад байгаа аудитын тайланг би бүрэн уншсан, анхааралтай уншсан. Монгол улс 2034 оноос юу авахгүй, ашиг авахгүй, хизээч авахгүй. Улсын нууцад хамаарч байгаа учраас энд би зарим зүйл заалтыг ярьж чадахгүй. Тийм учраас энэ антраг хийх гадар бид нар маш их анхаарах ёстой. Монгол улсын засгийн газар энэ одоо ашигт малтомлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 5 дахь хэсэг 8 дугаар зүйлийн 8-ын 1-ийн 7 заалтын дагуу гэж байгаа байхгүй юу? Одоо чинь 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үн төлбөргүйгээр эзэмших эсвэл ашигт малтомлын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлыг засгийн газраас улсын хуралд өргөн мэдүүл шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэж байна шүү дээ. Ийм юм ороод ирж хахад их хурал хилцэх шаардлагагүй юм байна гэж асууж байгаа гишүүн байна шүү дээ чинь. Тэгж болохгүй шүү дээ. Тэгэхээр тухайн сайд энийг тайлбарлаж өгөөч. Монгол улсын засгийн газар энэ онтрогийн 34%-ийг эзэмших ёстой тийм үү? Аль 17 жилийн өмнө улсын хурлын 27 дугаар тогтоолоор батлагдсан стратеги ордууд. Дээрээс нь 2024 оны 4-р сард батлагдсан үндэсний баялагын сангийн хуулиар стратеги ордуудын хувийг үндэсний баялагын сан шилжүүлэх ёстой тийм үү? Тэгжээж манай үндэсний баялагын сан мөнгөтэй болно. Тэгжээж асуудлаа шийднэ. Бид нар өнөөдөр их усүр хайгаад яваад байдаг штэ. Гэтэл энд бэлэхийн их усүр байна энэ онтро дээр. Тэгэхээр энийг оройтойгоо дээрээ 34%-тэй тэнцэх хувийг яаралтайгаар одоо стратеги ордод авах. Энэний төлөө засгийн газар яг ямар ажил хийж байгаа? Танаа яамнаас энэ дэр тодорхой тайлбар авъя. За, тухайн сайд хариулъя. За, мөнхийн судлан шинэ асуултанд хариулъя. За, тийм ээ. Энэ үндсэндээ нэг өдрийн бит салшгүй ингээд нийлцсэн нэг өдрийн бит байгаа гэж ойлгож болно. Тэгээд тухайн үед тэр газар дорхыг харж чадахгүй учраас лицензээ компаниуд авахдаа тодорхой координатуудаар авсан. Тэр координатуудаар энэ хөдөр маань өөрөө хоёр хуваагдсан гэж ойлгож болно. Багаахын хэсэг нь буюу хамгийн баялагтай хэсэг нь онтрогийн одоо жаргалант жавхлант гэдэг хэсэгтэр хойдолтой. Өөрөөр хэлбэл хойд хүйгэн ордын үргэлжлэл гэж ойлгож болно. Нөгөө талдаа шивэт толгой гэдэг лиценз нь мөн адилхан. Бас нэг үзүүр хэсэг нь одоо тэр юундаар орцсон хэрүүгэн ордын үргэлжлэл болоод ингээд орцсон байгаа. Тэгэхээр энэ өөрөө энэ хоёрыг бол салгаж ойлгох боломжгүй. За, манай яамны зүгээс бол энэ стратегийн ордын хит хязгаарыг оюутлогын бүлэг ордын хэмжээнд нь одоо хит хязгаараа тогтоогоод засгийн газраар оруулаад шийдвэрлүүлсэн. Тэгэхээр энэ орд одоо стратегийн орд. Стратегийн орд учраас таны саяны хэлсэнчлэн энэ асуудлыг бол улсын хурлд оруулж шийдвэрлэх ёстой. 80-20 гэдэг зарчим ингээд үйлчлэлээ гэж бодоход энэ бас эцэлэгдэг учраас бодоход 80%-ийнх нь 34% нь бол тэртетэргүй Эрдэнэс Монголын одоо эзэмшиж байгаа хувьцаагаар Эрдэнэс Монгол тал буюу Монголын тал руу орчино. Үлдэж байгаа 20%-ийн 34%-ийн асуудлыг нь авах. Тэгээд тэрүүгийн одоо үндсэн хууль, баялагын сангийн тухай хуульд нийцүүлэх асуудлыг одоо улсын хурал эцэслэн шийдвэрлэж өгнө. 34% авах юм уу? Энд санхүүгийн хариуцлага хүлээх юм уу, хүлээхгүй юм уу? Эсвэл нөгөө Оронагийн гэрээ шиг тусгай амнаатаар орлуулад шууд олборлолтоос нь ашиг хүртээд, борлуулалтын орлогоос нь ашиг хүртээд явах юм уу гэдэг асуудал нь одоо удахгүй шийдэгдэнэ гэж ингэж ойлгож байна.